Зууны мэдээ сонин 2021 онд Монгол улсын төр нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт энэ зуунд ажил үйлс, амжилт бүтээлээрэн олон түмнээ манлайлж яваа хүмүүс алдартнуудыг зууны хүн булангийнхаа зочноор урьж оролцуулсан билээ. Тэдний нэг нь дэлхийн 6 дахь төв цас мөсний орон Антарктидэд хэдэнтэн очиж шинжилгээ судалгааны ажлаа хийж тэнд Монгол гэсэн нэрийг дархалсан туйл судлаач, шинжлэх ухааны гавьяат ажилтан доктор Дүгэржав юм. Түүний ажил амьдрал, эрдмийн ажлын тухай туйл судлаач Лам Сүрэнгийн Дүгэржав хэмээх хөрөг нийтлэлийг соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Цэрэн Надмидын бичснээр сонсгож байна. Хөрс далдан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөх цэнхэр далайн эрг эрэмэг газарт нэгэн ер үсийн гайхалтай гэхээр өвөрмц орон оршдогоо. Тэр нутагт цас мөснөөс өөр юм бараг байхгүй. Бас ургамал амтэнгүй. Энэ дэлхийн нэг бөглөө хэсэг. Бөмбөрцөг дээр дөрвөн үлрэл ээлжилдэг бол тэнд хавар намар гэж байхгүй, ердөөл 100 өвөлтэй. Зуны сар нь ердөөл 3 сар. 4-р сараас 11-р сарыг дуустал өвөл үргэлжлэнэ. Өвөл өвөлдөө жинхэнэ өвөл болно. Өвлийн үлрэлд тас харанхуй. Харин зундаа нар шингэнэ гэдгийг үзэхгүй. Хизээч өдөр шөнө ялгахдахгүй л гэсэн үг. Цаг агаарын температур нь өвөлдөө хасах 50-аас 74 хэм. Зуны цагт гэхэд наад тал нь хасах 34 хэмийн хүйтэнтэй. Байнгын догшин салхитай байдаг учраас жилийн 340 хоногт цасан шуурга шуурна. Ийм л газар. Ингэж хэлэхээр хэн нэгэн юун үлгэр яриад байгаа юм бэ гэж магадгүй. Нөгөө алтан загсны өвгөн эмгэн хоёрын суудаг газар уу гэж асуух визээ. Тэгвэл үлгэр огтхон ч биш. Нэг твийн бодит дүр зураг нь ийм юм. Энэ тухай хамгийн тодорхой хэлж өгөх хүн бол Лам Сүрэнгийн Дүгэржав. Манай сонины зууны хүн булангийн зочин энерхэм, шинжлэх ухааны доктор, профессор, судлаач, бас хүү онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдын хүндтэй албыг хашиж явсан хүн. Түүний бусдаас онцлог юм нь үлгэрлэн хэлэгдээд байгаа дэлхийн өмнөд туйл буюу Антарктид төвд хэдэн удаа хөл тавьж суурь судалгааны ажлаа хийсэн. Бас тэнд улсынхаа төрийн далбааг мандуулж Монголын гих баазтай болох эхлэлийг бий болгосон явдал. Энэ тухайг нь лавлан таньж мэдснээр уул геологийн шим ертөнц эгэл Монгол хүний хувь заяа нэгэн шижмээр холбогдсон тухай энэхүү хөрөг нийтлэлдээ өгүүлэхийг зорилоо. Хавартаа голын эргийн бургас улаасны нахиа найлзуур буурсаглаж тэрхүү орчинд будан татах нь улирлын нэгэн эгчиглэн билээ. Энэ үеэр Тэсийн голын дүр зураг ямархан буйг ажиллаа. Усны шууд хараахан ирээгүй нь холын аянда жигүүр нь цуцаа юмсан уу гэмээр бодогдно. Хаврын гуниг тээсэн савдэр салхи юугч хайрлахгүй мэт сүүгэн голын усыг дураараа наадуулан бургас модыг сандаач байх. Тэр бүхнийг ажиглан бас төвөрлөн тэмдэглэх үед гуниг төрмөөрч юм шиг. Гэхдээ энэ бол Увс аймгийн Тэс сумын нутаг. Тэс голын хөндийн жирийн нэгэн хавар ажээ. 3 баядын нутагт очисон хүн 5 гүйтхийн учиргүй гэдэг. Тэр тусмаа энэ нутгийн үе үеийн солигдох цэнхэр салхиар элбүүлж өвөл зуны эрстэс уур амьсгалд нь тэжээгдэж торинсон уугуул хүмүүст бол харин ч бахархал төрдгийн гинлээ. Тэгвэл үү? Тэс гол тоормтын хоолойн цэнгэг уснаа умбож шумбож өссөн нэгэн буюу өнөөгийн нэр тэрдэмтэн Дүгэржав тэр бахархлын эзэн бөгөөд их нутгийн минь буян хишиг надад эхийг өгсөн. Үнцэнтэй амьдрахын утга учирыг ч ухааруулсан юм гэж тэр хэлдэг юм.
Тэс голынхан буюу домог түүхт 3 хушуунаас гаралтай баяд түмэн найрч наадамчааран алдартай л гэдэг. Тиймдээч хуур юун салхинаа хөглөгдөж хөгшин хөөгүй бие биелгээгэн өрлөг заллаггүй үзүүлж тэр бүхэн хөөмитөөгөө нийлээд нутаг уснийх нь уянга бүрддэг гинэм. Эрчүүд нь барилддаг, бүсгүүчүүд нь дуулдаг гэдэг дээ. Тэгвэл дүгэржав барилдаагүй, бас дуулаагүй. Харин хүний газар гүний нутаг Балгараас Эрдмийн дээдийг үрдлэн уул геологийн хайгуулын инженер болж иржээ. Инженер дүгэржав гэж чухам хэн юм бэ? Түүний сэтгэлийн дотоод ертөнц рүү өнгөцхөн өнгөөвл эхийг үзэж сурах, шинийг эрэлхийлэхийн төлөө төрсөн хүн шиг санагдсан. Геолог хайгуулын инженер гэсэн мэргэжилдээ хайртай учир түүндээ эзэн нь болж чадаж яваа гэж болох. Энэ мэргэжлийнх нь онцлог гэвэл байгалийн болон техникийн шинжилгээ ухааны уулзварт орших бүхэл ухаан гэсэн үг. Тийм болохоор хөрвөх чадвар сайтай мэргэжил гэдгийг өөрөө ч хэлж байна лээ. Сургуулийн төгсгөж ирээд нүүрсний хайгуулаар дагнаад эхэлсэн ч удалгүй газрын тос руу орчихсон байдаг юм. 1990-ад оны ихээр газрын тосны хэрэг эрхлэх газар гэж байгуулагдахад ерөнхий инженерээр нь очсон. Тэгээд Маттын тамсагт 19-р цооногт өргөмдлөг хийлгэж тэндээс нефть оргилуулахад Монгол улсын засгийн газрыг төлөөлж төсөл судалгаа хийхэд нь гардан ажилласан. Бас тэр үедээ Монголын нийт нутгийн 60 шахам хувьд тунмал хурдастай учраас газрын тосны их нөөц байгаа. Түүнийгээ бүрэн судалж нээгээд боловсруулдаг болчих юм бол улс орныхон өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг нефть бүтээгдэхүүнээр олон жил хангах боломжтой гэсэн судалгааг хийлдсэн байдгийн. Удаагүй түлш гэдэг имийг анх бүтээлцэж үйлдвэрлэлийг нь эхлүүлсэн хүн нь мөн л Дүгэржав инженер. Улмаар 1992 онд мэргэжил нэгтээ 2 хүнтэйгээ хамтран шинжлэх ухааны технологийн их сургуульд газрын тосны инженерийн салбарыг бий болгосноор энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн билээ. Энэ тухайга Дүгэржав хэлэхдээ өнөөдөр газрын тосны салбарыг авчваа үндэсний мэргэжилтнүүд дийлийнх нь миний шавнар юм шүү дээ гэж бахархалтайгаар дурсан лээ. Ингэтэл чинь та бас өөр талын мэргэжлэр Эрдмийн зэрэг хамгаалжээ дээ гэхэд тэрээр за тийм ээ. Би 1989 онд өөрийн суралцж төгссөн Болгарын уул уурхайн их сургуульд очиж Монгол орны цэвдгийн доорх усны хайгуул судалгаа гэсэн сэдвээр Эрдмийн зэрэг хамгаалж шинжлэх ухааны доктор болсон юм л да гэлээ. Түүний Эрдмийн ажлын сэдвийг товчхон тайлбарлах юм бол цэвдэг гэдэг бол нэг үгээр хэлэхэд хөрсний хөлдөө хэсэг гэсэн үг. Дэлхийн мөнх цэвдгийн хойд талын хамгийн урт хэсэг нь Монголын нутагт хамаардаг. Тухайлбал Улаанбаатар хот гэхэд тэр цэвдэг дээр оршиж байгаа. Тэгвэл олон жилийн судалгааны үр дүнд дэлхийн дулаарлаас шалтгаалаад тэр төвшин өөрчлөгдөж цэвдгийн бүс улам хойшоо болоод байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монголын газар нутгийн хөрс хураашиж говь газраас эхлээд цөлжилт бий болж байгаа юм билээ. Ер нь газрын гүнд цэвдэг байна гэдэг бол чийг байна л гэсэн үг. Тэгвэл цэвдэг багасхын хэрээр чийг үгүйрч улмаар байгальд хураашилт бий болох юмаа гэдэгт Дүгэржавын Эрдмийн ажлын сэдв нь чиглэсэн байдаг. Басгүй Дүгэржавыг зөвхөн эрдэмтэн гэдгээр нь тодотоход орхиж болохгүй. Нийгмийн томоохон зүтгэлтэн хүн гэдгийг нь бас хэлэх учиртай юм л да. Түүнийг Монголд ардчилсан хувьсгалыг ялуулахад бие сэтгэлээрэн оролцож явсны хувьд ардчлалын нэг зүтгэлтэн гэхэд болно. Нэг удаа байхаа улсын хурлын сонгуульд нэр дэвшээд явж байсан да. Мөн Болгар улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд байсныг нь олон хүн мэдэх байх. Тийм болохоор эх орноо хөгжүүлэх, улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн дипломат юм шүү гэдгийг бүр онцгойлон хэлэх байна. Одоо тэрээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн Антарктид судлал төвийн захирлна. Одоо туйл судлаач Дүгэржавын ярианд түшиглэн Антарктид хэмээх шинэ хуудасаа нэй. Түүнийг төгссөн сургуультаа буцаж очиод аспирантаар суралцах үед багш нар нь Болгар найз нөхд нь цэвдэг судлал гэсэн сэдвийг нь
машид таашааж байжээ. Тэр чадваргүй эрдмийн цэрэг золоо хамгаалсны дараа чи нэгэнт цэвдгийн судалгаа барьж авсан юм чинь Антарктидэд очиж судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлбэл яасан юм бэ гэж зөвлөсөн юм билээ. Мань хүнч нөхдийн зөвлөгөө зүгээр нэг уруу таталт биш, ирээдүйтэй хэрэгэ хэмээн бодсон гэдэг. Үүнтэй зэрэгцээд эзэмшсэн мэргэжлийн дагуух дур сонирхол бол амьдралын чиг баримжааг заагч луужин байдгийн учир тун удалгүй залуу эрдэмтэн дүгэрж ав Антарктидын цуг хүлийн жолоог залсан юм. Хэдийгээр түүний өмнө Цэрэн-Дэлэг, Чулуунбат, Батболд гээд хэдэн хүн зөвлөлт холбоот улсын багийн бүрэлдэхүүнд багтаж тэнд очсон шинжилгээ судалгааны ажлыг хийсэн байдагч тэд өмнөд туйлын Нойл цэг буюу S-900-д хүрээгүй юм. Антарктид тэвд очсон гэдэг нэг хэрэг. Тэгвэл жинхэнэ өмнөд туйлд нь хөл тавина гэдэг өөр юм л да. Дүгэржав эхний үед Болгарын Антарктид судалгааны багийн гадаад гишүүн байжээ. Яагаад гэхээр манай улс Антарктидын гэрээнд нэгдээгүй байсан цаг. Харин удаачгүй Монгол улс 2015 онд уг гэрээнд нэгдснээр Ливингстоны арал дээр Болгар, Испанийн баазын ойролцоо газар авч төрийн далбаагаа мандуулан Монгол улсын нэрийн өмнөөс шинжилгээ судалгаа хийх эрхээ нээжээ. Тэр газартаа Монгол гэрээн барьж, Монгол ёс заншлаараа эдээ будаагаан өргөж, ёсыг гүйцэтгэж, дуу хуурайн цүрэ дүүлж, Чингис хааны нэрэмжит судалгааны баазаа барих ажлаа эхлүүлсэн юм билээ. Энэ нь тэр харь тэвд Монгол улс гэсэн буурай тамгалсан гэсэн үг байлаа. Бас эртний сурвалжит бичиг Монголын нууц товчоог залсан, гэрэл үсгийн хөшөөг босгосон гэд олон сайхан тэмдэглэлтэй ажлыг хийжээ. Тэгээд л Орос, Америк, Болгар, Испани, Чили, Япон гэсэн 30 улс энд баазаа байгуулсны нэг нь манай улс боллоо. Оросууд туйл судлалын хувьд анхдагч нь гэдэг тэдний Восток нэртэй том бааз энд бий. Бүгд найрамд Хятад ард улсын их цагаан хэрэм хэмээх бааз бас томд нь ордог болжээ. Тэндээ жилд 200 орчим хүн байнга ажиллаж шинжилгээ судалгаа явуулдаг гэж байгаа. Ер нь бол Антарктидын 14.4 мянган км хавтгай дөрвөлжин газар нутаг одоогоор хэний ч өмч биш. Ёстой л малгай тавьбал манайх гихчээр тэнд очисон эрдэм шинжилгээний хүмүүс өөрийн улсын баазтай газараа манайх гэж нэрлэж байдаг гин. Антарктидын гэрээ гэж бий. Уг нь үндсэн хуулийн юм л да. Энэ гэрээнд Антарктидэд хэн ч ирэхийг хорихгүй. Чаддаг юм бол ир, судал, ажиллаа хий. Хамгийн гол нь ашиг олох үүднээс алив үйлдвэрлэл явуулахыг цээрэлдэг. Судалж олсон мэдээллээ бусадтайгаа хуваалцах ёстой гэсэн журмал үйлчлэнэ. Хүсвэл бусдаас мэдээлэл авч болно. Ийм гэрээ ёс журам гэж аль ч улс оронд байдаггүй шүү дээ. Харин энэ төвдөл байгаа юм. Одоогоор уг твийн 1% ч судалж амжаагүй байгаа гэх. Жинхэнэ туйлда хуурай газар гэж байхгүй. Айсберг гэж нэрлэгдэх том мөсөн уулал харагдах. Дүгэржав үүнийг анхаарад тэс нутагта тэсээс гадна нарийн, жирээгийн, үхэгийн, орхиогийн гэд олон гол байдгийг ямар их ус байх юм бэ гэж баг байхдаа гайхдаг байснаа дурсан бодсон гэдэг юм. Өмнөд туйлын нутгийн 90% нь цас мөсөөр хучигдсан. Тэр бүхэн бас байнгын шилжилт хөдөлгөөнд оршдог. Том мөсөн уулын цузаан нь 2-3 мянган метр. Түүний багаахан хэсэг нь ил. Биетийн 70-80% нь далайд хөвж байдаг. Судлаачдын мэдснээр тэр мөсөн уулууд хүн төрлөختний үүсэл хөгжлөөс ч өндөр настай. Байгалийн гайхамшигтай бүтээл гэдэг. Мөсөн уулууд нарны гэрлийг багаар шингээж авдагч элчнийх нь 90%-ийг буцааж ойлгодог болохоор хүйтний туйлыг хязээч уйрааж чаддаггүй яажээ. Бас жилдээ 10,000 хүртэл тонны мөсөн уул шинээр нэмэгдэж бий болдгийг судлаачид ажигласан байдаг. Ер нь Антарктид гэхээр цас мөсөл төсөөлөгддөг шүү дээ. Тиймдээ дэлхийн цэвэр усны 80% тэнд байгаа гэдг юм билээ. Бас дэлхийн нийт хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үйс их хүнс тэжээлийн нөөц тэндэл бий гэх. Тэр нь хүн төрлөختнийг хэдэн 100 жил хооллож ундаалахад хүрэлцээтэй. Тэгэхээр Антарктидэд их ирээдүй харагддгаа гэж эрдэмтэд тодорхойлжээ.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл 5 төв баялгаа дуусгасан тэр цагт дэлхийн 7 тэрбум хүн Антарктидад очиж амьдрах боломжтой гэсэн хэрэг л дээ. Сансар судлалынхан ангараг дээр хүн очиж амьдрах тухайд төсөөлдөг бол туй судлаачид хүн төрлөختний хэдийн ирээдүйг Антарктид гэж л хэлэх гээд байгаа юм. Энэ төвд байгалийн болон биологийн их баялагтай гэж байгаа. Геологчдын олж тогтоосноор далайн эрг газраар нефть, нүүрс, төмрийн хөдөр, зэс молибденийн их нөөцтэйг баталсан гэж байх юм. Гэхдээ жинхэнэ өмнөд туйлын хувьд ургамал амтэн гэж байхгүй л дээ. Харин далайн эрг буюу Антарктика гэх газарт бол хатан дээр хагад, хөвд бас олон төрлийн мөг ургадаг. Мөн төрөл зүйлийн амьтадтай дэлхийд хамгийн том тооцогддог цэнхэр хайлам тэндэл бай. Түүний чин 50-аас 150 мянган килограмм гэдэл бод. Зөвхөн нурууны нугалам яс гэхтэл 17 килограмм гэд төсөөлдөө. Агуу том байгаа биз. Оцон шууны 230 төрлийн 7 төрөл нь энд байдгийн гинлээ. Бас далайн хав, хавч хэлбэртэй амтэн элбэг. Доктор Дүгүржав би цэнхэр хайлмыг харсан гэж байна лээ. Гэхдээ жаахан тайлбар ярьсан. Тэр их том мөсөн уулыг давж бүхнийг үзнэ гэдэг амар биш. Харин дрон гэдэг нисдэг аппарат гарснаар хаа байгаа юугч үзэж харах, судлахад маш төхөмтэй болсон шүү гэж байна билээ. Тэрээр тус твд 5 удаа ийлж, тентхийн байгалийн ер бүсийн өнгө төрөх үзэгдэл хийгээд таньж мэдээгүй байсан олон юмсийн тухай эр зэрэг төвчээр хатуужж шалгасан цаг хугацааг даван туулж зорилгоо хэрхэн биелүүлсэн тухайг уншихад нэн сонирхолтой байлаа. Дүгүржав үдсэн мэдснээ түмний хүртэл болгох гэж баримтат кино зурагт ухаанлыг хийсэн. Тэгвэл сая Антарктид төв хэмээх томоохон номоо бүтээжээ. Уг номыг үзэхүүл тэр мөсөн туйлын гайхамшигыг мэдэрч тус твийг дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн төв болгоход дэлхийн улс орнуудын хандлага тэр дотор Монгол эрдэмтэд судлаачдын хувь нэмэр их байгааг мэдэж болно. Ерөөс альвааг сонсож мэдэх нэг хэрэг. Харин нүдээр үзэж бээр мэдрэхийн ач тусыг тэр номноос үзэж болно. Нөгөө талаар алс хиттэй тэнд хүн амьдрахад юуг урдчилж мэдэх, бүтээж бүрдүүлэх нь чухал байна гэдгийг тодорхой болгоход Антарктидын судалгаа харуулж байгаа юм. Монголын судлаачид эхний 10 жилд таны мэдхүйн шинжтэй ажлыг амжуулсан бол одоо цаг уур болон усны геологийн талын судалгааг голлон хийж байна. Антарктидад газар зүй, соронзон орны, хүйтний гэдэг 3 туйл бий. Тэр бүхнийг багцаар нь судлахын ач тус эргээд Монгол орны цаг уур, байгаль орчны судалгааг гүнзгийрүүлэхэд нөлөөгөө өгөх юм билээ. Бид 4 зүг 8 зовхис гэж ярьдаг. Тэгвэл өмнөд туйлд ганцхан хойд зүгтэй, баруун, зүүн, өмнө гэж байхгүй. Бас нэг сонин нь өмнөд туйлын төв цэгийг нэг тойроход дэлхийг тойрсонтой тэнцэнэ. Тэгвэл өдөрт дэлхийг хэдэж тойрж болох нэ гэмээр. Эрдэмтэн Дүгүржавт хэдэн 100 жилийн дараач мартагдахгүй дурсагдах нэг азтай явдал тохиолдсон юм. Тэр нь Антарктидын өмнөдийн 640, 55, 26 болон баруун 620, тэг 2, 21 гэсэн солбилцол дээр уулын нэг ориглыг нээж түүнийгэн Дүгүржавын оргил хэмээн нэрлсэн байдаг. Үүнийг нь олон орны эрдэмтэн судлаачид найз нөхд нь хойч үедээ гэрчлэх визээ. Энэ тухайга Дүгүржав ярихдаа Антарктидад очсон судалгааны олон ажил хийсэн гэдэг нэг хэрэг. Уулчин хүн авирч байгаа уулынхаа жинхэнэ оргилд гарахыг л хичээдэг. Тэгвэл би амьдралын нэг зорилгоо биелүүлснээ баталгаажуулж тэнд нэршсэн оргилтой болсон юм а гэж хэлсэн нь бий. Бас тэрээр Антарктидад хүрэх 3 маршрутыг мэдэх болсон гэдэг. Нэгт нь Чили, Аргентины нутгаар дамжиж дэлхийн хамгийн урт эцэг Магелланы хоолоогоор гарч галт газрын аралд хүрэх. Хоёрт нь өмнөд Африкаас, гуравт нь Шинэ Зеландаар гарч Кинг Жоржийн арлуудаар очих. Антарктидад хүрэх аяллаа хугацаа саадгүйхэн явлаа гэхэд талдаа 20 хоног. Дүгүржав сүүлд нэг аялахдаа 75 хоног явж 60,000 км замыг туулжээ.
За тэгээд зардал мөнгө энтергээд ярил дуусшгүй яриа болно визээ. Хүн төрлөختөн хүлээлт гэдэг цаг хугацааны эрхшээл дор амьдардаг гэдэг туйлын үнэн бий. Тэгвэл эрдэмтэн судлаач Тэв дамжин аялагч Дүгүржав номхон далайн эрэгт хөлөг онгоц хүлээж үтсэн. Хаа тэртех Адриатын тэнгисийг хизээ туулж барах болоо гэж бас бие сэтгэлээрээ хүлээсэн. Антарктидэд байхдаа тэрээр авраг мөсөн уулын хэлбэр өнгө төрхийг таних гэж олон өдрөөр сараар ажигсан гэд амьдрал нь бүхэлдээ хүлээлт байсан ажээ. Бид Монголдо үүр цайж өглөө болохыг хэдхэн цаг хүлээдэг бол Антарктидын өвлийн өглөөг хичнээн сараар хүлээдэг байх юм. Тэгэхдээ хүлээнэ гэдэг амьдралд хожихын эхлэл байдаг ажээ. Тэсийн голын хөндийд намар огшиж байхад тэр нутгийн хүү Дүгүржав алс холын жишээл Аргентинд аяллан үргэлжлүүлж явах. Асар удалгүй өмнөд туйлд нэгэн гэртээ очсон юм шиг би Антарктидын хүн гэсэн аястай алхаж үзэгдэх. Нэг санахад Болгартч юм уу? Магадгүй Испанд эрдэм шинжилгээний хуралд оролцож байхаа гэд эзээч суурин суудаггүй л хүн. Багцгүй дэлхийн 20-30 оронд бас хэний ч их орон биш өмнөд туйлд очиж их хөдөлмөрлөж, их цаг зав, чин зориг гаргаж тэгснээрээ энэ хүн өөрийгөө бүтээжээ гэвэл түүнд зогсон магтаал болно визээ. Дүгүржав нэг талдаа их Монгол үзэлтэн юм уу гэхээр яагаад гэвэл Монголынхын тухай ярихаараа л Балгараас эхлээд өөр бусад улс орны тухай олон найз нөхдийнхөө тухай хүүрнээд явчихна. Бид бүгд монголчуудын нэр төрийн төлөө хамтдаа зүтгэж бүтээж яваа гэх юм билээ. Орчин үеийнхний хэлээр бол интернационалч хүн. Үнэн дээр хэлсэн үгнийх нь утга санааг ухан үзвэл байгалийн ухааны эцэг Германы сонгодог философийн төлөөлөгч Гегелийн дэлхийн түүх Монголоос эхэлдэг юм. Яагаад гэвэл хүн нүүхийгээд их Монгол улсад төрт ёс үүссэн юм гэсэнтэй утга нь дүүж байх шиг л санагдана. Өмнөд туйлд хөл тавьсан анхны монгол хүн эрхэм Дүгүржавтаа хож ухаантай нь улам тэлж эрдмийн ажил нь үзэж туулсан их далай шигэ дэлгэрч байхын ерөөлийг өргөмөө.